Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очир. Гүртэн үл өгүүлсэн түүх. Хараазрын удам юмжрын цэвдэн. Их уулсын томон өнгөнд зөнхөлж хар ногооноор хүүглээх моддын зах хаяаг бараадаад дээлдийхт том хар морин унсан юмжрын цэвдэн бодол болсоор яаралгүйхэн гэлдэрч явна. Ийн явхад нь түүний чихнэн "Өө газраас эхлээд өнөө биднийг хүрсэн их өсийг хүүчил тайлж дуусгах учиртай. Чи бол хараазрын удамд тамхтай төрсөн гагц хүн билээ. Нэгэн цагт өвгийн үйлийг үзэж ясыг тэмтэрсэн далай гүний хүрээ хийгээд засаг ноёны үр удмыг гүртэн гонгорын хойчсын хамтаар үнс чанд руу болгож хийсэг. Тэр хошуунд чамд энэрх хүмүүн гэж үгүй гисэн. Тэмийн учир хэнийг боловч үгтэн цээрлүүл. Хэрвзээ энэ үйлээс няцвал хараазрын удам чамаар тасарч мэдэх. Цэвдэн хүмүн тэнгэрийн доор газрын дээр хэн нь хүчтэн гэдгийг тэнд очиж таниул. Энэ хэрэг бүтсэн цагт өтөл би хорогдох зүйлгүй нүд аних юм шүү. Хичээж яваарай гэсэн хөгшин их юмжрынхан захиас байн сонсогдох ажээ. Цэвдэн өдгөө 2 удмын өсийг барагдуулахаар Түшэтхан аймгийн Далаагүний хошууг зорж их уулнаас бууж яваа энэ аж ахуй. Тэрээр дээлтхар морныхон зоонд ташуур өргөж дөрөн дээрэн өндийгөд салхи эсгэртэл довтлоглоо. Түшэтхан аймаг Далаагүний хошуу. Зун цагийн элчид шаргал наран тунрах их уулсын оройд тунчиг төхөөд тогтжээ. Хошууны биелэгжүү панз болох онон гихчтэй үүсгсэн яриан таацаж арилжаа 8 бүтсэн 3 эр 10 бод 100 богийн ашиг олох болсонтон омогшиж ононгийн хот хүрээнээс дөрөө чангалаад мордож байв. Тэднийг дүүрэн тожил төгжил нар гэхвэлээ. Эд бүгдээр архитаарс алиа цэнгэлд дурлаж арилжаа 8-аар амьдралын бор хоногийг болгоохын зэрэгцээ Аявын тарвал хол ойрын улсад ч халгаа болж дөнгөх хүм муутайхан ирсэн юм. Халамцуу 3 ононгийн уянаас мордмогцоод мордын шүрмсийг тэнэлгэж тоосыг тэнгэрт босгоод хөлчүүрэн дуулах дуун газрын ингээр хадаасаар довтлохж эхэллээ. Дэн явсаар хот айлын бараа далдрах үст тожил морины амыг багхан татаж өргүүлв. Тэгснэн өнөө хоёроо харж багтайхан инээгээд "За би та хоёрт эсгэллөө Энэ онон ч бас нүнжигтэй ирээ. За тэр жаахав болохоо болсон хэрэг. Одоо гуруулан хаа хүрч жаахан дахиад балгачдаг хэрэггүй аа? Хэмээж хөлөмцөн. Дэгтэн дүүрэнгийнх ханхар том бие хулгар чихтэй нүсрээр хэг хөхрөөд. Хацус. Ходоод халаах хар арх хаахнаас олдоно. Харин хоног өнгөрүүлэх сайхан хүн л надад хэрэгтэй юмсан. Хэмээлээ. Энэ зурт түгжил чимээгүй нэмсэглэж хоёр нөхрөө тандах мэт ширтсээр явна. Гэтэл тожил ергөх морныхон амийг татаж нэг мөр зогсоод. Тэр харгэм яасан сайхан морь унсан туучивэ гэж шүднийхэн завсраар шүлсэн үсчүүлэн шүлэнгэтлээ. Хоёр нөхөр нь ч түүний харсан зүгт хараа талбайд толгой багхан дохицгоон. Гэтэл түрүүнээс хойш дуугүй явсан түгжил сая нэг ам нээж. Энэ их холын хүн бололтой. Сураагүй биш гуруулаа явж очиод морины 8 хэлэлцээ. Эсвэл тархинд нь тарны яргаа зоож орхиод аваад явчих. Энэ амтны хойноос хэн зарах хийж ирэхв? Хэмээхэн тэр. 3 ирээс холгүйхэн зайд азраг мэт ихтэлтэй том хар морь унсан холын бололтой хүн дэсхөндлөн явж харагдана. Архинд баахан халамтсан эрс шуутхан л түн тийшээ зүглэхтэн эл хүмүүнийг хараазрын тамхтай удам юмжрын цэвдэн гэдгийг яахан мэдэх вүлээ. Тэд уулгалан довтлохсоор цэвдэнгийн архантай хүрэв.
Харин цэвдэн эргэжиж харсангүй сайхан хар морин товлцтол алхуулсаар явна. Үүнд нь ихээр игдүүцсэн 3 эрэ дахин нэг хараалгаад түүний тал бүрээр нь бүчиж авлаа. Ингэсний хойно дүүрэн эмээл дээрээ хөндлөдөж цээж хөдөлгөн хангалзаад. За, мэнд сайн л явна уу да. Хангаан буг гэлтэй 3-3 хангар ирсэн сайн мордын хурдаар довтлож ирэхэд жишимч гэдэггүй яасан их зүрхтэй хүн байж. Алуу эрийн хугархай бол буугаад ир. Хэдэн үг хэлэлцээд орхив. Гэсээр хар морийг цулбуурдаж авлаа. Ингэхт нь нөгөө хоёр нь сүрийг үзүүлж хоолоо шахан хөхрөлцөөр дүүрэнд хүч нэмэх ажээ. Харин цэвдэн огтхонч твдсэнгүй. Тэрээр шөвгмэд хурцгаар нүдэрэн үл таних ирчүүдийг тойруулж халтхан хараад мөр цохиж мэнд сайн л явна. Би холын хүн. Угаас та нартай хэлэлцэх үг байхгүй хойно. Ингээд замаа хөөйдөө. Гэчгээд дүүрэнгийн гараас мориныхон цулбуурыг шувт татаж аваад цааш хөдлөх гэв. Энэ нь балмад 3 эрийн зэвүүг бүрчихээр хөдлөж орхижээ. Тэд цэвдэнгийн өмнөр хойгуур хөндлөж зогсоогоод хар мориныхон цулбуурыг дахиад л шүүрээд авхан тэр. Энэ удаад цэвдэн дуугарсангүй. Өөрийг нь басамжлах 3 эрийг тойруулж сайтар ажиглаад өөрийн морины цулбуурыг гуд татаж булаалаа. Тэгсний хойно морио зөөлөн давраад 3 эрийн мордын дундаас нь гарч яралгүйхэн алхуулав. Харин өнөөх 3 морд шаасан гадас шиг л дорон хөдлөхгүй зогсож хөх махан чичрүүлсээр үлдлээ. Тэднээс баг-багаар алсрах цэвдэнгийн хар морь хаанаг хамар дуургаж төрөглөнө. Тэгэх зуурт цэвдэн морины амыг татаж зогсоомогцсон өнөөх 3 өдөө эргэж хараад та нар ч зөрөө дөнгөрөх түүтгэрийг өөрсдөдөө дуутчихдаг болсон юм да. Цөстэй зүрхтэйхэн эрс бол даваад гарна биз. Харин эс бол хар толгой хамхуул мэт заяа хоёртоод гомдож дээ. Гэж хэлчихэд чулуухан довтлогож одлоо. Эгээл чөдөр тушаатай мэт болсон мордон буруу зүггүй ташуурдаж хоцорсон 3 эр цэвдэнгийн эл үгний утгыг ч гүйцэд угсангүй. Ямраар ч хэрэг биштэв хэмээн сэтгэж бие биенээ зэмлэх мэт харсаар тэндээс хөдлөх гэж хичээсээр. Гэвч тэдний морд нэгэхэн боловч урагшаа гიშгсэнгүй. Тожлоо. Бид чинь ямар юмтайгаа таарчдаг болсон вэ? Энэ угаас хараал жатах хийдэг хар хилтэй хүн болж таарлаа шүү. Гүүл морд яахан юм болох? Гэсээр морносон харих шахан буув. Нөгөө хоёр нь ч мөн сандарч твцсээр бүгд мордосон буулаа. Одоо сайтар харвал мордын хөл огтхонч газраас салахгүй байх бөгөөд хөтлөж туусан ч тусыг үдсэнгүй. Яста үхээр юм да. Одоо яадаг хэрэгвэ? Муу нохоог шуудхан цохоод унахчихдаг байж л дээ. Дүүрэн ин хилээд шазуур зууж шүлсэн газарт хаяна. Харин түгжил их л айсан мэт царайн цайж уруулн хөхөрцөөр өгдөөгүй морин ширцээр зогсон. Тэгснэн үй та хоёр энэ хараа. Гэснэн ганцхан муухай ойрлсноо морин хайчгаад умхонгүй зүхтаачхан тэр. Үлдсэн хоёр нь үнэндээ л учрыг олсонгүй. Айх гайхах зэрэгцэж төвжлийн араас харсаар үлдэв. Энэ одоо яаж нохоотож байна? Яста мэдх юм алах. Угаас ч дотуур тамиртай хүн л дээ. Чи энэ морийг нь сайн хараадах. Юу хараа юм болоо? Цус. Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг л болоо биз? Үзэгтгэл юм алах. За тэгвэл тэр түгжилж яах вэ? Хоёул одоо яах хэрэгвэ? Хөө ямар мордон орхиод гахаа нүцгэн нохоо явган явалтай нь биш. Харин эхөө. Гэхдээ бид ч дэмэл юмар оролдож өөрсдөө гай дуудав бололтой. Дүүрэн тожил хоёул ин хилэлцээр жаргаж буй наран зүгт харж царай барайлгана. Төгжил дээлийн бүсээн цувуулж хар хөлсөн цутгасаар ухаангүй шахан амтэн гүйж явна. Тэрээр үе үехэн эргэж харах бөгөөд түүний араас нэгэн хүн хөөж явна. Цагаан гэгээ түрсэн үдшин бүрийд бүдэг бадаг хаан үзэгдэх ажээ.
Тэр нэхэгч хүм мэт зүйл нэг бол тодорч нөгөө бол зэрэглээ мэт бүүдих бөгөөд хаанаг төгжлийн нэрээр нь дуудаж хахир зэвэргэн өнгөөр гол зуртал хөхрөнө. Төгжил. Зайлч намайг өрх надаас холд гэж амантан дуулдах төдийг өвтөнсөөр гүйх бөгөөд бүс нь нэг мөр суларч газраар нэг хөврөлдөхөд номгон дээлэндээ түүрцээр унаж тусан явх үлээ. Тэрэнд одоо элдвиг эргцүүлэн тунгаах ухаан хийгээд бодох зүйл үлдсэнгүй. Зүгээр л зөндөн хөтлөгдөж тийм амь зулбан дуутаа. Гэтэл яг түүний өмнөхөнтэй ганц бургерийн бараа харагдаж хоёр нүдэнд нь эрэхгүй нулимс бүрхээд ирхэн тэр. Хаврал минь, сахиус минь. Хэмээн шивнэх төгжил гэрийн зүгт хар ирчээрэн гүйлээ. Тэр шулуухан гүйсээр гэрт явж орвол тулганд түлсэн ил галын гэрэл нүднээ тусч балчир хүүхэд хот хитэл хөхрөх дуун сонсогдсоор угтав. Номгон дээлтэй төгжил тэнд ормогцоод шургачж унлаа. Ингэх зуурт гэрийн хоймроос яах нь вэ? Алив өөдөөсөө гэх эмгэн хүний зөөлөн дуу сонсогдох нь тэр. Төгжил саял нэг ухаан сэхэ орж ухсгийн өндийгөд гэрийн доторхыг харлаа. Ингэх зууртаан баруун хоймроод мөлхөх шахам дөхөн. Гэвч түүний нүднэн өөрийг нь аргадах мэт болж өөд суухыг урьж байсан эмгэн үзэгдсэнгүй. Гагцхүү хоймрын газарт хөлжиж суугаад ямар нэгэн зүйлээр тоглох 3 орчим насны сөөхөр гизэгтэй балчир хүүд харагдлаа. Тэр хүү гихтээ төгжлөөд бус гэрийн зүүн рүү харж суугаад цааш тонгоож хот инээсээр байв. Төгжил суудал засаж амьсгаа дарсан болоод өнөөхөл эмгэнийг гэр тойруулж нүдэрэн хайн. Гэвч балчир хүүгээс өөр хүн гэх зүйл тэнд байсангүй. Дэгтэн төгжил арай хийж хоолой засаад Эмэн хаана гэж эрен алдсаар асуулаа. Харин хүү хариу хэлсэнгүй. Аанаа л цааш харж тонгоосоор тоглоно. Тэгснэн их л баярлах мэт инээгээд ааж ухнаар эргэж харлаа. Яг энэ үед төгжлийн хоёр нүд аягнаасаа бүлтрэг шахам томорч ирээд таг хөшөж орхив. Нялх хүүхэд адил инээх тэр зүйлийн нүүр нь эгээл үрчиж хорчийнхын туйл болсон эмгэн хүний дүртэй байхажээ. Тэр нялх хүүхэд мэт эмгэн толгоогоо ааж ухнаар эргүүлж төгжлийг хараад чимээгүй хэрнэн зэвүүтэйгээр инээв. Тэгснэн төгжлээ чи толгоогоо мартаж гаж гэж хэлээд саяхан л тоглож суусан наадаагаа дээш өргөж харуулах нь тэрэ. Харин түүний гарт 5 гизгнийхэн үзүүрээр тас атгуулсан төгжлийн толгой нүдэн цагаанаараа эргэлдэж ам нь том ангалцсаар байх харагдлаа. Чөтгөр ийн уулга алдсан төгжил угсгэж босоод гэрээс гарахыг завдлаа. Гэвч тэр амжсангүй. Хүүхэд сангинтал хөхрөх дуун хоромхон хадаад хүзүү хоолооноос нь зүгдчихэн тэр. Төгжил муухай орилсоор шургачж унаад босох тийш мөлхөн. Гэвч түүний нуруунд дээр зайдлаж суусан эмгэн хүний төрхтэй балчир хүү хангинтал хөхөрсөөр хар толгойг нь тасар татаж орхих нь тэрэ. Одоо үзвэл толгойгүй болсон төгжил хэд хурдан мөлхөж босхонд тулаад нам ойчив. Гэрт хүүхдийн хот инэхтүүн цуурайлж төгжилээ одоо эмээтэйгэн тоглоно гэх эмгэн хүний хахир хоолой нэгэнтээ хадаад намгүн болов. Цагаан гэгээ шувтрахт өгчээ. Хамгал аргаан барсан дүүрэн тожил хоёул 3 мордон харсаар ганц тамхиа нэрж суун. Мордон өмнөний лайдал зогсоцгоох бөгөөд одоо усан хулган мэт болтлон хөлөрчээ. Дүүрэн цаад төгжил чинь хаа хүрээ юм болоо. Эргээд ирэх нү гэсэн бүр байдаггүй шүү. Нохой долоо гэж. Одоо яадаг шүүн бэлээ. Ер нь ингэж суухаар хоёулаан явган таваргаад онон панзих руу төгтөг хэрэггүй. Гэд үг хүлээж тожлыг ширтэн. Харин тожил чимээгүй сууснаа нүдэн сэргэх мэт болж ирээд. Үгүй тэр хардаа. Гэсэр босч угсгээв. Морд саялныг хөдлөж чилсэн хөлөөн хааныг сойж үзэгдэн.
Дүүрэн үүнийг харж инээмсэглсээр ганц тамхиан яруухан хураагаад "За тэр айхавтар муу нохоо юм да. Мордыг маань энэ болтол чөдөрлж байдаг" гэж хэлмэгцэн ярлгүйхэн босч мориндоо хүрв. Тэд саял нэг багхан уужирч аваад мордоцоолоо. Харин сургаггүй зүхтааж одсон төгжлийн морийг дүүрэн хөтөлж явхаар болов. Тэд шулуухан л онон панцих руу буцахаар шийджээ. Тэндээс хөдөлсөн хоёрыг дөрөө харшуулж бас чиг багхан дуу орсон мэт явцгаана. Мордон ч мөн биеийн тавирч байх мэт явууд дундаан ганц нэг шилгээх айдан. Ийн явтал дүүрэн морин давирч яралцтал хатруулаад "Заагөө жаах явсгий" гэд тожлоод харлаа. Тэгэхнэн тожлын араар нөмгөн дээлэн хаашааш хийсгсэн толгойгүй мухар цээжтэй хүн тас тэврээд сундалчихсан байхан дээр. Дүүрэн яриаган гүйцэж чадалгүй таг болоод нүдэндээ итгэж чадахгүй нэгэнтээ анив. Харин тожил ажиггүй хэвээр явхажээ. Гэтэл дүүрэн нүдэ нээж дахин сайтар харлаа. Ингэхт нь өнөөх толгойгүй хүн байсаар байх бөгөөд өрөөсөн гараан аажуухан өргөж дүүрэнгийн өөдөөс зүглүүлээд эв хавгүй даллах айтай болж харагдана. Энэ мөчөд дүүрэн тэрхүү толгойгүй хүний нөмгөн дээлийнх нь хөх үйтэн хуаран нудрагыг нь хараад төгжлийн дээл гэж танилаа. Тэрээр энэ удаад ирэхгүй айж хэл ам нь гасаж орхив. Тэгснэн ташуурынхаа үзүүрээр өнөөх толгойгүй үхээр тийш зангаад "Төгжил хэмээн орилсоор хөтөлгөө морин хайжгаад шуутхан л зам буруулхан тэрэ. Харин тожил морины амыг татаж ихээр гайхад дүүрэнгийн араас нь харж нэрээр нь дууцаар хоцорлоо. Тэрээр үнэндээ л гайхширч орхив. Тэгснэн морио зөөлөн давирч алхууллаа. "Энэ юу нь юу болоод байна? Тэр хар морьтой хүн яавч эгэл нэгэн биш бололтой. Бүүцэгт. Одоо дүүрч айлын бараа харах мэнэ." Хэмээн бодсон тожил мориндоо ташуур өгч угсгээлээ. Гэтэл түүний бүсэлхийн хаваар нь хэн нэгэн асар их хүчээр тэврэх мэт боллоо. Үүнд нь ихээр балмагцсан ир морины явдал дунд багхан тонгоож доош харлаа. Хөөх үйтэн хуаран нудрахтай хүрэн торгон дээлийн ханцуу харагдав. Энэ бол үдэш зүхтаад сурггүй болсон төгжлийн дээл гэдгийг тэр шуудхан танилаа. Тэрээр төгжил гэж амандан шивнсээр аажуухан эргэж харлаа. Түүний араар аль хэдийнэ толгойгүй болсон төгжил сундалтчихсан. Онгойч харлах мөгөөрсөн хоолойгоо хий хэржигнүүсээр явхажээ. Тожил нэг муухай хашгираад мориныхон буруу тал руу харих шахам унлаа. Тэрээр элсэрхэг хөрстэй зөөлөн газарт эгээл амааран элс малтах шахам тонгорцоглов. Тэгснэн угсгийж босоод таралсаар холдох мориныхон араас харж нэгэнтээ залбирлаа. Түүний морь ирчээрэн давхсаар холдож төрөн чимээ нь улмаан бүдгэрнэ. Тожил "Бүүцэгт юу болгоно энэ вэ? Хурдхан явах минь" гэсээр газраас босч онон панцын хотыг чиглэсэн санаатай муухан гүйх айдав. Тэр хэсэгтийн элдв аниргүй явлаа. Гэтэл алсаас морин төвөргөөний дуу зөөлнөр нүргэлж улам бүр өөрөөд нь ойртон ирхэн сонсогдлоо. Тожил давхын зогсож чимээ чагнана. Тэр хандуу сонсоогүй ажээ. Хурдлан довтлогох хүлгийн төвөргөөн улам бүр ойрцоор юу юугүй л түүний дэрэгдэх жижигхэн гүвээг давсаар ороод ирхэн тэр. Одоо амьсгаа дарж сайтар харвал толгойгүй болсон төгжил түүний борлог морийг нь буруу зүггүй гуйцаар довтлогон ирхэн тодоостод харагдав. Тожил аач гэж чадалгүй эргээд гүйлээ. Гэвч сайн морины хөлөөс яахан дутаач чадах. Борлог морьтой толгойгүй төгжил хоромхон дайрч ирээд хүзүү хоолойд нь хүйтэн төмөр мэд зүйлээр цаламдаж аваад чирч отхон тэрэ. Үүнээс хойш үдшин харанхуйг цочоосоор үхэж буй тожлын бархих дун хідэнтэй хадаад эцэстээ намгүн болов. Харин борлог морины туйран чимээл элсэрхэг зөөлөн хөрсийг нэгэн хэмээр дэлдсэн хэвээр. Сайхан шарга морныхон хурдаар довтлогох дүүрэн онон панзын хотелын барааг харж багхан тайвширлаа. Тэрээр амандан үе хараал тавьж явах бөгөөд баггүй сүлдсэн морныхон амыг татаж зөөлөн эргүүллээ.
Ёстой л нэг гай гээч юм да. Түгжил муу нохой үхэж талисан лавтай байдаг шүү. Харин тожил яагаавал. За яавал чиг яг мэнд бол гигэн цагаан өдөр уулзсан биз. Ёох. Айлын бараа харж аяг шимийн юм олж уухгүй бол зүрх хагарах шахлаа байна. Ийм ч ёрын юм үзэх гэж. Хэмээн нулимчгаад морин ташуурдахыг завдав. Гэтэл хажуухан бөөр хавцаанаас нь дүүрэн гэх сонгогдсон хоолой зөөлнөр дуудхан тэр. Дүүрэн давхиж шагналаа. Гэтэл өнөөх хоолой дүүрэн чи өвгнийхөө толгоогоор яах гэсэн юм бэ? Гэх ядруугнаар шивнэх туун даанчиг тодхон сонсогдхон тэр. Дүүрэн угсгийж өнөөх хоолой гарах зүгт эргэж харлаа. Бүү үзэгт түүний эмээлийн ганцганаас дожлын тасарсан толгойн дүүжлэгдсэн явах бөгөөд морины явдал аясаар тэрүүхэндээ ойж буусаар уйлан алдаж явх харагдлаа. Дүүрэн тэнгэрмэн гэж чангаар уулга алдаад морин тас хийтэл ташуурдаж ухсгэв. Гэвч түүний шарга морь хэдхэн харайлгаад үлийд бүдрэх мэт тонгорцоглон унлаа. Төдхөн дөрөө хан хээж гөлөм дэрвүүлсээр шарга морь газраас босч хаан ихтэй рүү хангентал үрсээр давхиж одов. Харин түүний эзэн болох дүүрэн газраас боссонгүй. Түүнийг нэгтлэн харвал ууц нурууг нь тэг голоор нь нуглаад тавьчихсан мэт харагдах бөгөөд хоёр хөл нь толгойнхоо хажуугаар орж ирээд толгой дох 7 сүв бүрээс нь хар цус хоржгонтол урсахаа бай. Инхүү хараазрын удмаас сайн морийг нь булаах гэсэн шуналт 3 эрийн үглийн шороо пурхийж дуусав. Мичид хэдийнэн гудайж үүрийн гэгээ цайх тунчиг дөхөд байв. Наран жаргахаас уртж гүртэн төмрийн голомтонд буугаад мордсон цэвдэн өдгөө нэгэн их хар уулын оройд ганцаараа завилж суунам. Тэрээр тийн суух зууртан төмөр гүртэн төмөр Боривчин тэнийж нүд чин нээгдэхээс өмнө чамайг би үхүүлж болох байв. Гэвч өөрийн туулсан тавилан санаад би зүрхлээгүй юм. Одоо харин чамтай тулж болохоор л болсон мэт. Юутай ч өөрийн биеэр бус, өөрөө л биеэрээ нэг золгоё доо. Үнэхээр надад дүүх бол өөхөх ганцхан амийг чамтай солилцохоос бэрхшээх юм. Хэмээн шивнэх ажээ. Тэрээр ин хэлсний хойно нүдэн аажуухнаар анив. Ингэхтэн түүний мөн биеэс нь харуутаа мэт сүйдэр халин дүүлж хаан ихтэй рүү нисч одлоо. Одоо түүний ансан нүднээ төмрийн боргэр ирэхгүй тодорч харагдана. Тэгэхэд хурдан хээр морин унсан гүртэн төмөр яаруухан довтлогсоор уян дээрээ бууж үзэгдлээ. Энэ мөчөд цэвдэн багхан хүйтнэр инэмсэглэж хүзүү өргөв. Харин төмөр яаруухан алхсаар гэр өдөөгөн явж орно. Цэвдэн ч мөн түүнийг намдаж гэрийн тооноор орох мэт болоод зүүн хоймроо нэзлэж суулаа. Гаднаас орж ирсэн төмөр үүдэндээ зог тусаж нэгэнтээ түүний өдөөс ширтэв. Гэвч төмөр үг дуугарсангүй. Аажуухан алхсаар гэрийнхээ баруун хойморд гараад завлаад суучихан тэр. Ингэхт нь уулын оройд суух цэвдэн хөд хөхрөөд эзгүйд тань ирчгээд яваад өнгөрч зүрхэлсэнгүй. Гүртэн таныг хүлээж суулаа. Хэмэв. Харин гэртэн тухалсан төмөр үйл ялэг инэмсгэлсэн нь малгаагаан тайлж хоймор өдөө тавиад бид мөн биеэрээ учирсан бол хэрэгтэй л юмсан гэж ажиггүйхэн хэллээ. Үүнийг сонссон цэвдэн улмаач чанга инээж гүртэн төмрийг тавлах мэт болсноо. Цаг нь хараахан болоогүй гэж ухах. Би бээр цэвдэн гэгч юутай ч нэрээ мэдэлцэж зүсэн танилцсан хойно би ингээд мордож мөн биедэн тухлая да. Хожмын өдөр хүртэл тэсэж гарвал хоёул тэр цагт дахин нэг золгоё гэж хэлээд нүдэ нээлээ. Ингэхтэн түүний бэлгийн мэлмэд тусчаасан гүртэн төмрийн дүр хоромхон үгүй боллоо. Харин хаан ихтэйгээс хийсэх мэт ирсэн хар сүудэр адил зүйл хөнкнөр бууж мөн биенд нь шингэвэ.
Цэвдэн толгой багхан дохиж хилэнт нүдэрэн цоргих адил ширтсээр суун. Одоо түүнд гүртэн төмрийн эд хавыг сорж далаа гүний засаг хийгээд хүрээг төвийн сандааж хүн зоныг хүйтэн айдаст хураах асар их аимшигт үйл хүлээж бай. Тэр хэсэгтийн суугаад угсхийн босч дэлгийгт том хар мориндон аливхиж мордлоо. Тэгтэн түүний тал бүрээс эрчилсэн хархуй мэт зүйлс газраас урган боссоор дагахажээ. Инхүү хараазрын удам Юмжрын цэвдэн гихчийн өсгөлцгээр боссон түүх ийм буюу. Зөрүү боловч нэгэн тавиланд багтсан юм. Зөв бурууч азрын өсийг тайлсуу би. Тэнгэр газарт хар тамхтай төрсөн юм. Дэрс боловч эхийн санааг амраа юу би. Гүртэн үл өгүүлсэн түүх. Гүртэн гонгорын удам гүртэн төмөр. Гүртэн төмөр Юмжрын цэвдэн хоёул номгон хайрхны ориглыг онцолж амь солих тулааныг хийснээс хойш даруй 3 хоног өнгөрчээ. Хайрхны оройд өөрийн ухаангүй хэвтсэн гүртэн төмрийг түүний итгэл данд болох адуучин балт олж гэртэн авч ирсэн бол цэвдэн үгсэн амьдын альнаарч мэдэгдэхгүй ор мөргүй болоод байлаа. Далаагүний хүрээний их хамбын зараалаар ирсэн отож бунтар ухаангүй хэвтэх гүртэн төмрийн судсыг нь барьж суун. Харин балт долгор норжмаа гурвал түүнээс сайн үг хүлээж битүүхэндээ горилго тээсээр залбирцгаана. Гэтэл бунтар отож хэсэг тэн сууснаа бүгдийг тойруулж хараад жигтэй юм да. Би ийм зүйлийг үзэж байсангүй. Миний мэдэх чадах зүйл гэж энд хаалах өршөөгөөрэй гэж айдуухан хэлээд толгой сэгсэрлээ. Ингэхт нь горилго тээж суусан хөгшин залуу гурвч үг дугарсангүй бисэг ширтсээр чимээгүй сууцгаана. Тэм байтал бунтар "За би ингээд мордоё доо. Хамптанд очиж гүртэн төмөртний бие лагшингийн тухайтад айлтгах учиртай" гэд суудал засав. Энэ цагт Момбийн ухаангүй байх гүртэн төмөр өөрийн хий биеийн эрхээр үгсэн амьдын дунд орших завсрын ертөнц лугаа одоод байв. Харин цэвдэн туйлдуулж бараад тэнд хүрсэн төмрийг хараазрын ад бие шинжин таньж угтан дарахаар зэхэж байсныг идэрхэн гүртэн даанч мэдсэнгүй. Төмөр ямархан чанаргүй цэцэгт ногоон нугын дунд нүдэ нээв. Тэрээр багхан гайхширч орчныг ажсаар. Би бээр цэвдэнтэй тулсан босоо. Яахаран энд ирчихдэг вэлээ. Өвөг болоод эцгийн голомтыг манах учиртай байтал өдгөө амар амгалангийн орноон ирчихлээ гэж юу? Үгүй л байлтай. Гэвч эргэлзэх юм бэлээ. Энд ирсэн минь үнэн шиг байна. Хэмээн бодсоор хормой шүргэх цэцэгсийн дундуур ганц нэгхэн алхав. Гэтэл түүний арахнаас аава гэж дуудах хүү чулууныхын дуун сонсогдох нь тэр. Төмөр гайхах мэт болж эрэглээ. Үнэхээр чулуун хүүн үүдэн хомрын хэрийн зайд зогсох ажээ. Үүнийг харсан төмрийн царайнд барааж хүү өдөөгөн ухсгэв. Гэтэл түүний хүүн хэк китл зэвүүтэйгээр инээгээд "Би ичи эмээ хоёрынхаа махыг идэж ясыг нь мөлчөж бараад ирлээ" гэхэн тэр. Төмөр зог тусаад ар нуруугаан дагуулж бүсээн тэмтэрлээ. Гэвч тэнд хүрэл хутх нь байсангүй. Угаасаа цэвдэнтэй тулах үед хайлж орхисныг тэр саялныг саналаа. Тэгэхэд хүүгийнх нь дүрд хувилсан зэтгэр чих хатхам чангаар инээгээд "Гүртэн төмөр, чи одоо гар мухар болоо биз? Адын олз альбангуудын цог болох ч энд. Азар эзэндээ чиний сүнсийг тушаагаад амьдын ертөнцөд хурж голомтыг чинь самранда" гэсээр гүртэн төмөр өдөө багхан ойртов.
Төмөр биеийг цэглэж зогсоод нүдэн анлаа. Ингээд үхээр нэг муухай бархираад түүн тийшээ довтлохон тэр. Гэвч тэр гүртэн төмрийн бид нь халдаж чадсангүй. Эгээл хад мөргөх мэт болж улалцсан их галын ханыг мөргөж эргэж шурхчин унлаа. Ингэхт нь хүүгийн хоёр нүд нь хормын төдөд хонхон ширгэж хохмой толгой яман биетэй үзэрийн амтан болж хувирхан тэр. Одоо үзвэл гүртэн төмрийн бүхий л бие утаагүй улаангаалд авалтсан байх бөгөөд гисгэл адил хоёр нүднээс нь цоролдсон улаандул бадамлаж харагдана. Төмөр ааж ухнаар ураг шалахад өнөөх үхэрийн хүзүү хоолоогоор тас базаад авхан дээр. Ёрын амтан хий димэл сарвалцсан тэйжлэж хохмой толгой нь хаашааш санжигнана. Гэвч тэрхүү үхээр гүртэн төмрийн гараас салж чадсангүй. Хэдхэн хормын дотор өчүүхэн төдий үнс чанд руу болж шатаад үлээх салхигүй орчны хөрсөнд бутран унлаа. Төмөр эргэж багахан тайвшрав. Түүний мөн бие эгэл байдалтай хувилжээ. Тэрээр энэ ада амар амгалангийн орнон хэрвгэж юу? Эсвэл би эндүү таниад бодилж явна уу? Хэмээн бодсоор цааш үргэлжлүүлж алхана. Дэртийн явсаар нэг л мэдхэд багахан хонхор болж догтсон газрын хэвгийн өөд орж явв. Ингэхт нь түүний нүднэн цөөн хідэн хонь туусан залуухан бүсгүй өртгөн дээр. Бүсгүй хондын айсыг харах мэт хаанаг шилбүр хөдлөсөөр яаралгүйхэн гэлдрэн. Төмөр түүн тийшээ төглөө. Бүсгүй харин түүнийг огтхонч анзаарсан шинжгүй мэт явна. Тэгснэн бараг л дэрэгдэн хүрэх үед ихэр цочиж төмрийг хараад "Та чинь юун хүн бэ? Энэ эзгүй газар эм хүн намайг ингэж айлгахын учир юу?" Гэсэр шилбүрэн өмнөн бариад арагшаа багахан ухарлаа. Төмөр дуугарсангүй бүсгүйг ширцээр хорон боллоо. Түүний бэлгийн мэлмэд буух сэжиг юуч мэдэгдсэнгүй. Тэрээр хэсэг чимээгүй зогссноо. "Дүүмэн чи бүүширвэт. Би чамд гэмхих хүмүүн бус. Харин төөрч мөнгөн жил явах шиг байна. Би чухам хаана явна вэ?" Гэвэл бүсгүй багахан тавшрах мэт болж шилбүрэн буулгаад үг дуугүйгээр газарт бохироод суучхав. Ингэхтэн тэр хэнгэнтэл санаа алдах ажээ. Тэгснэн их л бодол болох мэт алсыг ширтээд "Зүүдээ нарны минь дотроос хөө зүрхний маань гойлонгоо минь үзэгдээд байх юм аа хөө" гэж хангантал дуулхан тэр. Төмөр энэ удаад ихээр гайхширлаа. Яг л энэ дууг бас энэхүү уянгалаг хоолойг хаанагтай сонсож байсан мэт санагдана. Гэхдээ чухам хаана хизээ гэдгийг нь тэр санаж чадсангүй. Гэтэл ажиггүй хിവэр хангантал дуулах хүүхний хоёр нүднээс нь харц ус садран урсаж эхлэхэн тэр. Төмөр сая л нэг түүнийг танив. Гэтэл өнөөх хүүхэн дуулахыг болж огцом чангаар цангантал хөхрөөд "Гүртэн төмөр, чи намайг одоо таньж байна уу? Нартад эр нөхрөө хүлээж гансарсан намайг гүртэн та нааш залсан босоо. Одоо хаана ирснэн ирэх биш танаа биз" гэж хэлээд ааж ухнаар босоод ирэхэн тэр. Ингмэгц хүүхний аманд могооных адил салаа хэл гозолдон цухалцаж тан адил дөрвөн цагаан соёо гялалзан тодорч харагдлаа. Харин ахуй бие нь хайр суйгаар хучигдаж хормын төдийд хүн дүртэй гүрвэл мэт ёрын амтан болж хувирхан тэр. Ингэхт нь гүртэн төмөр дахиад үг хэлсэнгүй. Чимээгүйхнэр нүдэн анаад буй газартаа завлан суулаа. Үзэрийн дүрт хүүхэн түүн тийшээ хөвөх мэт ааж ухнаар дөхөн. Төмөр ажиггүй суусаар. Гэтэл хүүхэн төмрийн араар нь тойрч зогсоод ааж ухнаар тонгоож зүүн чихнээ нь хаман ойртуулав. Тэгснэн зөөлөн хэрнэн ихэд зэвүүтэйгээр "Аваад ирээн хүлээж амьдын ертөнцид хорогдсон намайг амьрлуулна гэж чи амласан босоо. Гэвч чи чадаагүй. Азар эзний эвгээлд багтаж энд би толгой хорогдлоо. Чиний халуун ам тасрах цагт хоёр ертөнцийн зааг дахин арилж би хорвоод хөл тавих болно" гэж хэлээд салаа хэлэн сунгаж түлхэж эхэллээ. Төвний урдхар хэлэн аажим сунсаар төмрийн мөрийг нь давж хүзүү хоолойг нь цаламтгаар зүтгэн. Харин энэ үед гүртэн төмөр нүдэн огцом нээж өнөөх үхэрийн урдхар хэлнээс нь тас атгаа давхан дээр. Ингмэгц хар хэлийг нь дагаад улаангал цорволцсон гүйж ёрын амтны гавал толгой нэлэн хүйтэн асан дүрлзэж эхэллээ. Тэр адан амтан салаа хэлэн тас татаж орхиод эргэж дутаав. Гэвч төдийл холдсонгүй.
Үүдэн хомрын хэрд болоход өвч улаан гал давалцсаар өчүүхэн хар үнс болж дуусав. Төмөр бас нэгэн чөтгөрийг ин хайлуулж хаач үлдэх мөргүй болгоод ааж ухнаар бослоо. Энэ мөчөд тэнгэр харанхуйлж үзэгдэх бараа мөхсгөн шөнө мэт болж хувирхан тэр. Харин үүнтэй зэрэгцээд төмрийн ар өврөөр адын амьтдын хашгиралтан бархирах дуун хадаж хаасайгүй гүйлдэж эхэллээ. Төмөр одоо л үхэгсэд хийгээд амьдын заагт орших завсрын ертөнцөд байна гэж баттай ухав. Гэвч тэр төдийл ихээр сандарсангүй. Ааж ухнаар доош сууж газарт завлаад амандаан ямар нэгийг шивнэв. Харин түүний тал бүрээс төтлөх үхээрүүд үерийн их усан мэт оволцож түрсээр. Энэ зуурт гүртэн төмрийн сууж буй газрыг тойроод багхан гэрийн буйрн чинээ галан гортог үүсэж үхээрүүд түүнд тулж тогтлоо. Төмөр ямархан чанаргүй суув. Үлгэрлвэл тэртээ олон жилийн өмнө их охин хоёрыг авраад өөрөө энэ ертөнцид үлдсэнтэй адил байв. Гагцхүү тэр үед мөн биеэрэн энд үлдэж байсан бол энэ удаад хий шидийн биеэр саатаад буй энэ билээ. Элдмийн дүрт үе олон үхээрүүд гүртэн төмрийн галан гортгийг нь давж чадахгүй бархиралцсаар. Гэвч эцэстэн тэдний их дуун аажмаар асарч энд тэндээсэн өмцөм үгүй болсоор буцацгааж эхлэв. Гэсэн ч төмөр нүд ансан хэвээр бясалгана. Тэр амандаан эцэг тэнгэр минь өршөө. Энэ газарт би дахин ирэв. Адын хорлыг гэтлэж аху бидэн орших хүчийг хайрлаа. Хэмээн шивнэн. Энэ зуурт тэнгэр нэрхийн дуугарч ад альбан бүгдээрийн дуу хоромхон зуурт намжчихан тэр. Төмөр ааж ухнаар нүдэ нээлээ. Одоо үзвэл төмөр өнөөхөл цэцэгт ногоон нугдунд сууж байхаа ч. Харин түүнээс холгүйхэн газарт осор бүчгүй орд цагаан өргөө дүнхэж харагдах нь тэр. Төмөр хором эргэлзэх мэт бодол хийлээд газараас бослоо. Тэр чулуухан явсаар өнөөх гэрт явж орвол хоймроо нь хоёр хүмүүн суухаж. Тэр ормогцоол эл хоёр хүний амар мэндийг нэрж ингэр дарам бүхэв. Учир нь тэд бол түүний эцэг бум өвг гонгор нар байлаа. Гонгор өвг нь төмрийг харж хөөдхүүд инээгээд баруун хоймроо нь суухыг найр тавина. Харин эцэг бум нь хар цагаан дуугарсангүй. Тэр багхан жишүүлдэс хийж суугаад төмрийн өдөөс харахгүй байхаа ч. Төмөр өвгийнхөө заасан газарт очиж үгдүүгээ суулаа. Тэр одоо ч эргэлзэх мэт үзэгдэн. Гэтэл өвгөн гонгор нь түүнийг шинжих мэт нухацтайгаар хараад хөвгүүн чи нэгэнт биеийг бараад энд ирэв. Нартад хийх үйл чинь дутуул үлдэж дээ. За яахав? Өвг гонгорын чинь удам энэ хүрээд тасрах учир тай байж. Хэмээн нэг л зэвэргэн дуунаар зэмлэг аястай хэлж орхих нь тэр. Төмөр энэ удаад ихэр гайхаж өвг өдөөгөө харлаа. Өвг нэгээл тавлах мэт хүйтнэр инэмсэглэхэж. Төмөр өвг минь нартад үлдсэн өрмөн байхад намайг та юунд ингэж яллаа. Хүмүүн бие минь барагдавч хөвөн өрмөн бие билээ. Хөх тэнгэр сойрхвол хүч минь түүнд орших вэз. Гэлээ. Үүнийг нь сонссон өвгөн гонгор улмаач чангаар хөхөрч эхлэв. Харин үүнтэй зэрэгцээд гүртэн төмрийн сууж асан газраас үе болон хар сүүдэр асар хурдаар ирчлэн босч ахуй биеийг нь нөмрөн авах нь тэрэ. Төмөр гавшгайлан босох гэсэн ч хүчирсэнгүй. Түүнийг бүчсэн хар сүүдрүүд орон говсайдал ирчлэн чангарч газартай гагнах мэт болж орхив. Одоо үзвэл өвгөн гонгорыг хэмээн сансан хүний дүр элтэд өөрчлөгдөж, эрүүнээсэн унжсан уртхар сахалтай, үрчээсэн хар өвгөн болж хувирах нь тэр. Тэрхүү өвгөний бие ясанд хэдэрсэн арьс төдийхөн байх бөгөөд хоёр нүд нь хов ухуулсан мэт харлаж цусайдал улаарсан хоосон гухархаагаар төмөрийг харж багтай хөхрөнө. Тэгснэн хоромхон инээхийг болж салхиадал довтлоод төмрийн нүүрэнд туллаа. Тэрээр гонгорын төвдөл чи харахгүй өсчээ. Гэвч азар миний хөвгүүнийг чамаас ч өсөглөн гэж мэд. Хий би чинь энд ирсэн байх үед миний хөвгүүн нартад хэвээр байна. Энэ бол гүртэн удам тасрахын ёр биш гэж үү? Өдгөө чи эндээс хаашаач зайлахгүй гэж сана. Борвин тэнийгээгүй чиний хүүг яах нь миний дур
Ядах юм огтхон ч үгүй. Гэж хэлмэгцэн хүрхүр инээсээр хоймрон буцаад суучхав. Харин бум эцгийнхэн дүрээр оршигчийг одоо лавлан харвал олон эрийн толгойг хэлхэж сондөр болгон хүзүүндэн зүүсэн уртаас урт хар дэлэн юугаан газраар нэг чирж суусан үзээрийн дүртэй эм үхээр байхаач. Төмрийн биеийг өвч бүргсэн хар судсууд хөвчрөн чангарч улмаа газартаа гагнсан мэт барьсаар байв. Төмөр үг хэлэх гэсэн ч болсонгүй. Ингэх зуурд хар азар гарын алгыг гурвантай ташиж орхилоо. Тэгтэн орд цагаан гэр ормөргүй болж ёроолгүй гүн харанхуй ноёлсон өвч манан дунд автхан дээр. Одоо гүртэн төмрийг ороосон олон хар судас мэт сүүдрүүд түүнийг газрын гав тийш чангаан шигтгэж байв. Гүртэн төмөр хичнээн хүчлөвч тэндээс сулрахгүй болжээ. Түүний чихнэн гагц хар азрын багтаагаар хөхрөгдүүн хатсаар байв. Төмөр улам бүр доош шигцээр цээжин биеийн л ил үлдэжээ. Одоо дахиад багахан доош болоход завсрын ертөнцөөс хайлж үхэгсдийн орнон одох үед тунчиг ойрхон болоод байв. Энэ л мөчөд гүртэн төмрийн нүднэн нартад үлдсэн балчирхүү чулуун настай буурал ижээ болох долгор нэг насаар бисиг түших норжмаа нар нь ирэхгүй үзэгдэх билээ. Ингэхэд тэр эцэг тэнгэрийн дуудан шивнээд нэгэнтээ хүчлэв. Ингэхтэн түүний биед шидийн улаангаал хоромхон амалцаж хар судснууд мэд зүйлсийн багаахан нь тас үсэрлээ. Төмөр газрын өдөө нэгэн хуруу ахиад тогтов. Гэвч өнөөх зүйлс эв зүгүүгээр дахин нэгдэж төмрийг улам бүрч доош чангаана. Нэгэнт гар хоосон болсон гүртэн төмөрт одоо нарт ертөнцийнх нь чандман эрдэн болсон ганц туслын төдий ус байсан ч их хүчийг нь эргүүлэн сэргээх дэм болохоор байв. Гэвчиг хэн хэрхэн түүнд тийм туслах вүлээ. Өдгөө завсрын ертөнцийн хүйтэн хар хөрсөн дээр гүртэн төмрийн толгойл үлдэж хоцров. Түүнийг бүргсэн хар сүудрийн дотроос хоёр нүдэн л цухиж харагдахаас бусд нь үзэгдэх зүйлгүй болжээ. Цагаан лусын үртэй хамжиж мэнгид харыг нэгмөр дарсан чон аюуш бүтэн нэг хоног зогсолтгүй довтлохсоор мантахын улаан нартай зэрэгцэж гүртэн төмрийн уяан дээр дөрөө мултлаа. Тэрээр цагаан лусын болгоосон үрлийг гээж үхий гэсэн шиг улам чанга атгасаар гэрийн үдээр явж орлоо. Балт долгор норжмаа бүгдээр түүний ил байдлыг нь хараад яах нь бол гэсэн шиг үг дуугүй ширтэцгэн. Аюуш дуугарсангүй шуудхан яваад баруун орон дээрээ ухаангүй хэвтэх төмрийн толгой хэрд суулаа. Чон аюуш нүдэн анлаа. Тэрээр дөөмэн босдог юм шүү. Хэмээн зөөлөн шивнэхэн тэр. Түшээд ханы чон аюуш хэмээх сайн ирэн амнаас гарч би анхны залбирал гэлтэй сонсогдоно. Аюуш багхан өндөөж цагаан лусын үрлийг гүртэн төмрийн аманд хийгээд арагшаа эргэж суулаа. Хором өнгөрлөө. Гэрт байгсад бүгдээр амьсгалж авч чадахгүй төмрийг ширтэн. Гэсэн ч төмөрт ямархан боловч хувирал байсангүй. Өнөөхөл хэвээрэн ухаангүй хэвтэн. Тэргүн юуг нь өвч бүргсэн их хар сүудрийн дотроос төмрийн хоёр нүд уй уй улалзан асах мэт үзэгдээд эргэн бөхөж байв. Одоо газрын хөрсөн дээр гүртэн төмрийн тэргүүнээс хоёр нүд төдийхөн л цухисаар үлджээ. Энэ зурд азар аанайл бахан хангах мэт хөхөрсөөр түүний дээрээс тонгойж. Өвөгчин тэнгэрөөд одож би газрын гавд шургасан удаатай. Өдгөө өсмөн тайлагдаж бахман ихээр ханав. Төмөр чи сайтар сонс. Нартад үлдсэн мөн би чинь маргаашийн үүр хаяарах мөчөд дахин сэрэхгүйгээр нэгэнт барагдана. Харин чиний гасланд сүнс харанхуйн орноо мөнхөд хоригдно гэж санаа. Хэмээгээд хүр хийтэл хөхөрсөөр аажуухан хэрэглээ.
Яг л энэ мөчөд газрын гаваас дөнгөж сухих гүртэн төмрийн нүднэн гал харваж аянга цахилах мэт болоод хүйтэн чулуун хөрсийг хаг дэлб татсаар харвсан сум адил харанхуй үйлд тэнгэрийн зүг гялс хийж одох нь тэрэ. Азар тэрийг дуунаар аажуухан эргэж харав. Газарт гэрийн чинээ харнах үлдсэн бол тэнгэрт од харвах шиг цагаан гэрэл аянга дагуулan цахилсаар үгүй болж байв. Үүнийг үзсэн үхээр азрын хоосон ухархаагаас хор харын сүүдрүүд туриглан цацарч голынхоо дуугаар бархирсаар газарт сөхрөн үлдлээ. Азрын санаа ийм талаар болж дуусав. Гэрт байгсад бүгдээр амьсгалж авч чадахгүй төмрийг ширтсээр суун. Тэм байх дор төмөр өнөөхөл янзаараа хариу үйлдэл огтоос үгүй хэвтэн. Дахиад нэг хором өнгөрлөө. Дэсгэл алдсан чон аюуш ухсхийн босч гэрээс гарахыг завдлаа. Гэтэл тэр мөчтөө давхцаж гүртэн төмөр нүдэ нээхэн тэр. Төвний дөнгөж нээсэн нүднэн аянгийн хөх гэлбан асархан харваад намжин байв. Аюуш уулга алдсаар төмрийн дэргэд эргэж суулаа. Харин эл бүхнийг харж суусан хөөрхий их толгор тэсгэлгүй ихээр халуун нулимсан унгаж ханцуугаар шудрах бол норжмоо үг дуугээ босч очоод аюушийн өмнө бохирох ажээ. Норжмоо аюушууд нулимс дүүрнүүдээр ширтэж хэсэг болоод "Аюушаха танд гэлаалаа" гэхээс өөрийг хэлж чадалгүй хоолон чичрэв. Наран уусын оройг бараадаад жаргах төгснөн зарлсан налгар сайхан цаг ажээ. Номгон хайрхны ар билээс аргил бугын урамдах тун хадаж түүнээс улбаалсан их цуурань дөрвөн зүгээс толдох их хайрхтын зүг түгэн тархах мэт болно. Харин энэ үед хоёр бор гэрээс холгүйхэн газарт гүртэн төмөр чон аюуш адуучин балтхур бол элдвийг хэлэлцэж суухажээ. Тэн суухтоор төмөр өнөө хоёроо ээлжилж нухацтайхан хараад "Аюушаха анхлан та цагаан лусын үрийг хайж над дээр ирж байв. Түүнээс хойш амьдралд минь дандаа аврал болоод ачлалыг үзүүлжээ. Таньгүйгээр норжмоо бид хоёр айл болж өдий зэрэгт хүрээд голомт сахих үртэй болооч үгүй ч юу. Өдгөөч бас лусын үрлийг над өгч үзэмжит амьдралд минь эргүүлэн авчирлээ. Танд гэлаалаа ах минь" хэмээж айдуухан хэлээд цааш үргэлжлүүлж "Балт минь чи бид нэгэн голд төрж нэгэн амьдралаа хамт өнгөрүүлж буй улс. Гэвчиг чиний хүчин үгүйгээр би төдийгөөс өдий хүртэл гар мухардах байв. Өнөөдөр энэ сугаан минь ч мөн л чиний лач. Чи хэрвзээ аюуш ахыг дагуулж ирээгүйсэн бол бид сэвдэнг яахан дарж хүчрэх. Бас миний бие маргаашийн үүр гэхэд барагдахад тулж байлаа шүү" гэд нүдэнд дулаахнаар инээмсэглэв. Тэгтэн балт чимээгүйхнэр инээсээр ар шилэн илбэж суун. Харин аюуш хөд хөхрөөд "Дүү минь чиний үгэнд орлоггүй цэвдэнтэй нэгийг үзнэ хэмээж би бээр баггүй төвөг бодлаа. Гүй гэхдээ тэр бас бэрх амтан байсан шүү. Намайг хүн чинээж харалгүй хүйтэн чулуутай барьцалдуулчгаад хэвнэг явж одсон доо. Харин энэ хар морин даанчиг сайхан хажнаа юм" хэмээгээд уян дээр байх цэвдэнгийн дэлт хар морийг нь ширтэж инээмсэглэн. Төмөр түүний үгийг нь дэмжиж айдуухнаар толгой дохив. Тэгснэн харцаан хурц болгож тэртет цэнхэрдэх батхан хайрхны зүг хараа тогтоогоод "Цэвдэн үгүй болоогүй. Тэр төрхөн холдсон төдий. Харин дараагийн удаа бид дахин тулах цагт түүний ухаан л мэдэх хэрэг буй за" гэд үгэн залгиж чимээгүй боллоо.
Түшэйтхан аймгийн далаа гүний албад Гүртэн төмөр хэмээх хэрийн хараазартай нүр тулсан түүх ийм бөлгөө. Хавыг таньж өвгийн элдийг эвлүүлсэн. Харгих тулаанд элдийг дахин алдав бэ. Зөвийг дээдлэж тэнгэрт амдгаа тавьсан. Зөрчих тулаанд нэгэн удаа ялав бэ.